Сайн уу? Чимгээс пилатес тавтай морил. За өнөөдрийн 25 минутын дасгал бүтэн биеийн дасгал байх ба бүх биеийн булчинжийг дайжлуулсан, биеийн үе мөчийг хөдөлгсөн, дасгалын дараа биед ирч хүч өгсөн биеийг сэргээсэн дасгал байна гэж найдаж байна. Дасгалаа эхэлцгээе. 2 хөлөө дашааны өргөнтэй онгоолгоод 2 гараа шилбнээсээ барьлаа. Нуруугаа гой тэнийлгээд амьсгал гаргалтан дээр ташаагаа хойшоо түлхлээ, нуруугаараа дугуй хэлбэрт ирлээ. Амьсгал авахтаа буцаад нуруугаа урагшаа буюу нуруун дороо хотоож өгье. Нүдний харц дэшээ амьсгал гаргалаа, эрүүгээ зөөлхөн чээж рүүгээ буулгалаа. Амьсгал авлаа, нуруунд ороо хотоогоод их бие онгойлгож өгье. За нурууныхаа үе үеэр зөөлхөн өнхрөөд буцаад урагшаа, зөөлхөн хотоож ирээ. Амьсгал гаргалтан дээр хөвлөгээ нуруугаа татаад 2 өсгийгөө матраасан дээрээ үлдээгээд зөөлхөн биеийнхаа үеүүдийг хөдөлгөөд амьсгал гаргалаа, хөвлөгээ нуруугаа татъя. 2 гараа шилмнээсээ бариад за амьсгал гаргалтан дээр 2 гараа зөөлхөн гуйруугаа ойртуулад бас хөлнөөсөө түшиж болно. За сүүлийнх амьсгал гаргалаа, хоошоо тонгоолоо. Амьсгал авлаа, урагшаа, нурууныхаа үе үеэр сунж өгье. За эндээс 2 хөлөө өсгөн дээр нь тавилаа. 2 гараа өвдгөн дээрээ параллел авчирлаа. Дахиад амьсгал гаргалтан дээр ахар сүлээ хоошоо түлхлээ. Хөвлийн булчингаа идэвхжүүлээд голдоод нуруугаа тэгшлээ. Гаргалаа хоошоо. Амьсгал авлаа дээшээ. Гаргалаа. Амьсгал авлаа дээшээ. 2 өсгийн матраасан дээр үлдсэн. Хөвлийн цөм булчин, бүсэлхийн нурууны булчингууд бүгдээрээ энд гоё идэвхжиж өгнө. Гаргалаа. Амьсгал авъя голдоо. Сүүлийн 2. Сүүлийн 1. За дараагийн дасгал баруун гараа онгойлголоо. Их биеэрээ баруун тишээ эргэж өгье. Нүдний харц гарын үзүүрлөө. Зүүн тишээ эргэлээ. 2 хөлний өсгийн матраснаас хөндөрөхгүй. Хөвлийн хажуудлын булчингуудыг энүүд идэвхжүүлээд баг зэрэг хөвлийн булчингууд чангарч өгч байгааг мэдэрч өгнө. Амьсгал гаргая баруун тишээ. Амьсгал авлаа голдоо. Зүүн тишээ. Сүүлийн 2. Амьсгал авлаа голдоо нуруугаа тэнэлгээд амьсгал гаргалаа их биеэрээ хоошоо голдоо ирлээ. Эндээс хэдүүлээ 2 гараа тохон дээр нь тавиад за 2 даалныхаас чээж рүүгээ түлхлээ. Хүзүүгээ чихнээсээ хол. За мөр тохоогоо нэг игнэнд 2 хөлөө эндээс ширээ байрлал нэгээр нь авчирлаа. Амьсгал авалтан дээр баруун хөлний үзүүр матраас нэрээд буцаа ширээ байрлал. Зүүн хөл амьсгал авлаа буулгая, амьсгал гаргахтаа голдоо. Ээлжлээд баруун хөл. Зүүн хөл. За чихээ бүрнөөсөө холдуулаад нуруун дээрээ хотоохгүйгээр дасгалаа хийж өгнө. Зүүн хөл. Баруун хөл. Зүүн хөл. Хөвлийн булчин нуруу руугаа ойртсон. Сүүлийн 2 баруун хөл. Зүүн хөл. Сайн байна. За эндээс амьсгал гаргахтаа өвдгөө толгоо руугаа ойртууллаа. Амьсгал авахтаа хөлөө тэнэлгээд хөлнийхөө үзүүрийг диагонал хэлбэр чиглүүлээ. Амьсгал гаргалаа тэнэлгээ. Гаргалаа хөвлөрийгөө ойртуулад амьсгал авахтаа тэнэлгээ. За дараагийн дасгал double leg stretch буюу өвдөг нугалаа толгоороо өвдгөө тэнэлэхтэй амьсгалаа авъя. Амьсгал гаргалаа, хөвлөгээ нуруугаа татаад амьсгал авахтаа хөлөө тэнэлгээ. Гаргалаа. Амьсгал авлаа. За нуруун дээр отоохгүй чээж онгойлгосон чихтэй хөвлийнхаа гүнд байрлах булчин гэтгэжүүлээд буцаад хөлөө ширээ байрлалд авчирлаа. Баруун тишээ 2 хөлөө түлхлээ. Зүүн хөлөө тэнэлгээд амьсгал авлаа, буцаа нугаллаа, амьсгалаа гаргалаа, голдоо авчирлаа. Эсрэг тал руугаа. За 2 мөр игэмний асаая голдоо тэнцүү хэлбэрт нь хадгалаад бүсэлхийн нуруунаас тойргийг эргүүлж өгөөд дасгалыг гүйцэтгэ. Амьсгал гаргалаа. Амьсгалаа авахтаа хөлөө нуглаад голдоо ирлээ. Эсрэг тал руугаа. Зүүн тишээ. За сүүлийн 2. Амьсгал авлаа голдоо эргээд. Амьсгал гаргалаа. Баруун хөл тэнэлглээ. Амьсгал авлаа хөлөө нуглаад
голдоо авчирлаа. Хоёр хөлөө эндээс ихцээр нь тэнэлгээд зөвхөн хөлний үзүүрээрээ зөөлхөн зүүн тишээ унгаагаад буцаад тойрог хэлбэрээр голдоо авчирлаа. Баруун тишээ түлхлээ. Хоёр хөлнийхөө гуйны дотортлыг нийлүүлээд зүүн тишээ. За нуруунд дээр отоохгүй чэйжээрээ гоё онгоосон үзүүгээрээ мөрлөөгөө шигтгэгүйгээр тасгалаа гүйцэтгэж байна. За бага зэрэг биеэс ирч хүч шаардсан бага зэрэг сорилттой. Баруун тишээ түлхлээ. Хөлнийхөө үзүүрээр тойрог зурж байгаа гэж төсөөлөөд зүүн тишээ. Баруун тишээ. Сайн байна. За эндээс буцаад хоёр хөлөө матрас нэрээ тавилаа. Хоёр гараа шилбэнээсээ тэврээд нуруугаа зөөлхөн гуйн дээрээ түлхээд нуруугаа амрааж өгье. За эндээс зөөлхөн хоёр хөлөө тэнэлгээд хоёр гараа толгойнхаа дээр тэнэлгэлээ. Нуруугаа дээшээ сунгаагаад хөл рүүгээ зөөлхөн урагшаа сунсан хэлбрээрээ нурууны артал болон гуйны артлын булчингуудаа гой сунгаж өгье. Эндээ амьсгалаа чөлөөтэй аваад чөлөөтэй гаргалаа. Буцаад голдоо ирлээ. За дараагийн дасгалаа буцаад нуруун дээр хөвтээд хоёр хөлөө ташааны өргөнтэй онгойлгосон чигээрээ байрлуулад за эрүү чэжээ нэг игнэнд хоёр гараа их биеийн хажууд байрлуулад хоёр хөлөө нэг нэгээр нь ширээ байралд авчирлаа. Хоёр гараа толгойнхаа арлуу тэнэлгээд гарын ялга дээшээ хүүсний нүхээ нуруугаа татлаа. Амьсгал гаргалаа толгой матраснаас өргөлөө хоёр гар ташааны хажууд тэнэлгэлээ. Баруун хөл үзүүр дээр нь буулаа. Амьсгалаа 5 удаа хамраараа авъя. Гараа тэр чигээр нь жижигэн хөдөлгөөнөөр явцгаая. Амьсгал авлаа 5 удаа хамраараа. Амьсгал гаргалаа амаараа 5 удаа. За гарны хөдөлгөөн маань ерөөсө зогсолтгүй явна. Хөлний үзүүрээрээ матрасан дээр хүрээд буцаад хөлөө ээлжлээд зүүн хөл. Баруун хөл амьсгал авлаа 5 удаа. Зүүн хөл нугалахад амьсгалаа гаргая. Амьсгал авлаа. Гаргалаа. Амьсгал авлаа хамраараа 5 удаа гараа хөдөлгөн гаргалаа. Хэвлийн булчин идэвхжүүлсэн нурууны гүнд байрлах булчин бас идэвхжүүлсэн биед ирч хүч өгсөн дасгал. Авлаа 2 3 4 5. За энэчнээс хэдүүлээд зөөлхөн толгоогоо буцаад матрас нэрээ тавиад хоёр хөлөө чээж рүүгээ буулгаад баруун зүүн тишээ зөөлхөн их биеэрээ хөлтөөгөө хамт эргэж нуруугаа амраая. Буцаад энэчнээс хоёр гараа толгойн хаард авчираад хөлөө ширээ байрлалд байрлууллаа. Хоёр тоогоо нээгээд амьсгалаа гаргалаа. Зүүн тоогоо баруун өвдөг рүүгээ зүүн хөлөө тэнэлгээд бага зэрэг доошо матрас руу түлхээд буцаад дээшээ диагонал хэлбэр тавьчихъя. Эсрэг талдаа. За хөлөө солихдоо толгоогоо матрасн дээрээ тавихгүйгээр шууд зүүн баруун тишээ ээлжлээд хийцгээе. Зүүн тишээ амьсгал гаргалаа. Амьсгал автаа хөлөө буулгаад дээшээ өргөлөө. Амьсгалаа гаргалаа баруун тишээ. Хөлний үзүр зөөлх матрасууд түлхээд буцаад дээшээ. Амьсгал гаргалаа. Амьсгал авъя буулгая. Эсрэг талдаа. Зүүн тишээ. Хэвлийн хажуудлын булчин идэвхжүүлсэн дасгал байгаа. За энэчнээс шууд крис кросс буюу хөлөө ээлжлээд их биеэрээ зүүн баруун тишээ эргэлээ. Хэвлийн булчингууд чангараад хөлний сунгалтууд сайжрая. За сайн байна. Дараагийн дасгал маань хөлөө тэнэлгэлээ толгоогоо честлэвт байралд хадгалсан чигтээ дабл leg stretch хоёр гараа шилбэнээсээ бариад амьсгал авалтан дээр хоёр хөлөөд гартагаа тэнэлгээ. Амьсгал гаргая, хөлөө нугалъя, амьсгал авъя. Амьсгалаа гаргалаа. Амьсгал авлаа. Гараа сайхан мөрнөөсөө тойруулаад хэвлийн булчингаа нуруугаа татсан чигтээ контролтой авлаа. Гаргалаа. За эндээс баруун хөлөө татсан чигээрээ үлдээгээд зүүн хөлөө түлхлээ. Эсрэг тал руу яг дугуйж хийж байгаа юм шиг. Хөлний сунгалтыг сайжруулад хоёр гараараа хөлнөөсөө татлаа. Эсрэг хөлөө нуглаад үзүүрээр нь гоё түлхлээ. Амьсгалаа гаргалаа. Амьсгал аваад солилоо.
Амьсгал гаргалаа. Хөлөө нуглаад тэнэлгээ. Үргэлжлүүлээд 2 хөлийг бага зэрэг эрчтэй 8 удаа хооронд нь хайлтчлалаа. Толгоогоо тэр чигтээ чэслэгт байрлал нь хадгалаад хэвлийн булчингаа идэвхжүүлээд хөлний артлыг сунгая. Сүүлэнийг эндээс буцаад 2 хөлийг хэвлээрээ нугаллаа. Бүх биеэ амраагаад толгоогоо зөөлхөн матрасан дээр тавилаа. Хөлөө төвөрсөн чигтээ 2 тишээ зөөлхөн өгрөөд нуруугаа амраасны дараа 2 хөлөө буцаагаад матрас руу түлхээд тэнэлгээ. Муу ялгаагүй 2 гарыг толгооны ард тэнэлгээд гарын алгыг дээшээ харууллаа. Хамраараа амьсгал авлаа. Дараагийн амьсгал гаргалтан дээр гараа урагшаа түлхлээ. Нэгэн зэрэг толгооноосоо эхлээд өнхөрлөө урагшаа тэр чигээрээ их биеэрээ урагшаа хөл рүүгээ тонгоогоод гарын алга хөлний ард амьсгал авлаа. Дараагийн амьсгал гаргалтан дээр баруун гарыг мөрнөөсөө онгоолгоод дашааны артал руу түлхлээ. Буцаад урагшаа хөл рүүгээ тонгоолоо. Зүүн тишээ эргэлээ. Нүдний харц зүүн гарыг даглаа. Дахиад 2 удаа баруун тишээ. Зүүн тишээ нуруугаа сайхан сунгасан чигтээ тонгоолоо. Эндээ амьсгал аваад амьсгалаа гаргалаа. Буцаад нурууныхаа үе үеэр голтоо ирлээ. За дараагийнхаа дасгалыг хэдүүлээ хөлөө нуглаад 2 гарыг тохоон дээр нь бэлтгэлээ. За нуруун дороо хотоохгүй толгоогоо сайхан уртаашаа 2 чихээ мөрнөөсөө хол 2 хөлийг ширээ байрал тавьчихлаа. За хэвлийгээ нуруугаа татлаа. 2 хөлийг тэнэлгээд амьсгал авахдаа 2 хөлийг буулгалаа. Амьсгал гаргалаа, хэвлээ рүүгээ нугаллаа. Баруун тишээ их биеэрээ эргэлээ. Баруун тохоон дээрээ түлхлээ. Ташаагаа дэше өргөе. Амьсгалаа авлаа. Буцаад голдоо ирлээ. 2 хөлийг тэнэлглээ. Амьсгал авлаа, буулгалаа. Амьсгал гаргалаа, хэвлийгээ идэвхжүүлээд зүүн тишээ эргэлээ. Дараагийн амьсгал гаргалтан дээр зүүн тишээ ташаагаа өргөлөө. За ингээд ээлжлээ төлөвлөгөөнөө гүйцэтгэе. Амьсгал авахдаа 2 хөлийг тэнээлгсэн чигээр нь буулгая. Амьсгал гаргалтаа өвлөг нугаллаа. Амьсгал авалтан дээр баруун тишээргээд амьсгал гаргалаа ташаа өргөе. Сайн байна. Дахиад голдоо ирлээ. За хөдөлгөөнөө хийх явцдаа нуруун дээрээ хотоохгүй хүзүүгээ айл болох мөрнөөсөө хоол тэнээлглээ. Зүүн тишээ амьсгалаа авлаа. Нуруугаа гоё тэнгэрээр нь хадгалаад хөлийг тэнгэр чигээр нь түлхлээ. Амьсгал гарахтаа хэвлийн булчин идэвхжүүллээ. Баруун тишээ эрэхтээ баруун тохоогоо онгоолгоод ташаагаа сайн ойлгох дэшээ түлхээж өгөөд амьсгалаа авлаа. Хөлөө тэнэлглээ. Амьсгал гаргалтан дээр хүүсний нуруугаа татаад өвдөг нуглая. Зүүн тишээ эрэглээ. За зүүн талынхаа хавиргыг сайн дэшээ татаж өгнө гарныхаа үзүүрлөө. Амьсгал аваад хөлөө тэнэлглээ. Амьсгал гаргыг хөвдөг нугалаад баруун тишээ эргэлээ. Биеийн төвийг идэвхжүүлсэн, бит эрч хүч өгсөн дасгал. За сүүлийн нэг зүүн тишээ амьсгал аваад тэнэлглээ хөлөө. Амьсгал гаргалаа нугаллаа. Зүүн гараа онгоолгоод зүүн тал руугаа нэг удаа хажуу талаараа фланк байрлал авлаа. Сайн байна. За эндээс буцаад эргэж суугаад 2 гараа хөлнөөсөө тэврээд нуруугаа өвдөг рүүгээ түлхээд бие амрааж өгье. За эндээс зөөлхөн бусаад хэдүүлээ шууд 4 хөл дээрээ ирцгээе. 2 гарын мөрний доор 2 хөлөө яг ташааны доор өвдгөө бэлтгэлээ. За эндээс хэдүүлээ үнэ муураа хийцгээе. Амьсгалаа авахтаа хэдүүлээ нуруун дор хотоогоод үнэ байрлал. Амьсгал гарахтаа ташаагаа хойшоо түлхээд муур байрлал. Нурууныхаа үе олгоны гой хөдөлгөөд нуруугаа гой халааж өгье. Амьсгалаа гарахтаа дэшээ муур байрлал. Амьсгалаа авахдаа нуруунаасаа эхлээд үнэ байрлал. Дахиад нэг удаа амьсгалаа гаргая. Амьсгалаа авъя. За эндээс 2 хөлийг хагас улмын дээр тавилаа. Ташаагаа дээш тааз руу буюу тэнгэрлүү түлхлээ. Толгой хөл рүү түлхээд дараагийн амьсгал гаргалтан дээр 2 өвдгийг өсгий төгөө нэг игнээд матраасан дээр өвдгөө тавихгүй. Амьсгал авлаа. Нуруунд ороо түлхээд амьсгалаа гаргахтаа хүүсний нүхэ нуруугаа татаад биеийн төвийг идэвхжүүллээ. Амьсгалаа авахдаа дээшээ ташаагаа түлхээд амьсгалаа гаргахтаа өвдгийг нугаллаа. Хагас фланк байрлал. Сүүлийн нэг амьсгал гаргалаа. Буулгалаа. За эндээс 2 хөлийг хагас улмын дээр байрлуулсан хэрэгтэй. Их бие баруун тишээргээд 2 суудлын ясыг үсгээр өдөлглээ. Амьсгал авлаа голдоо. Амьсгалаа гаргахтаа ташаагаа зүүн тишээ эргүүллээ. За 2 гарын алгыг яг мөрнийхөө дор үлдээсэн чигтээ хэвлийн хажуудлын булчин идэвхжүүлээд зүүн тишээ амьсгал аваад голтоо.
За хоёр өвдгийг буулгаад суудлынхаа хоёр ясыг үсгэн дээрээ тавиад гарынхаа бугулгыг баг зэрэг эргүүлээд амрааж өгье. За эндээс дараагийнхаа дасгалыг хажуу талаараа байрлал аваад 100 тохойг зүүн мөрний доор 90 градусаар бэлтгэлээ. Хоёр хөлийг нийлүүлээд ташааны доор тэнийлэглээ. Зүүн хавиргыг дээшээ татаад баруун гарыг толгойн ард авлаа. Амьсгал аваад амьсгал гаргалтан дээр ташаа дээшээ өргөлөө зүүн гар дээрээ тулаад хажуу талаараа фланг. Амьсгал авалтан дээр өвдөг тохойг нийлүүллээ. Амьсгал гаргалаа зүүн хавирга ташааг дээшээ өргөе. Амьсгалаа авахдаа өвдөг тохойг нийлүүлье. За ингээд цаашаа 5 удаа явъя. Амьсгалаа авахдаа өвдөг тохойг нийлүүлэхдээ хэвлийн хажуудлын булчин гитгчүүлье. Амьсгалаа гаргая, фланг. Амьсгал авахдаа хажуудлын хэвлийн булчин гитгчүүлье. 5. За зүүн мөрийг хойш сайн жагталж өгнө. Биеийн бүх булчин гитгчүүлнэ. 6. 7. За сүүлийн нэг амьсгал гаргалаа дээшээ түлхье. Амьсгал авахдаа хажуудлын булчин гитгчүүлье. Сайн байна. За эндээс буцаад хоёр хөлөө зигзаг байрлалд авчираад зүүн гарыг дээшээ түлхээд баруун тишээр баг зэрэг хазаалаа. Зөөлхөн буцаад голдоо ирлээ. За дөрөв хөллөөд хоёр гарыг мөрний доор, хоёр өвдгийг ташааны доор бэлтгэлээ. За хөлөө хагас улмын дээр нь тавиад хоёр өвдгийг тэнийлэхэд ташаа, мөр, за тэгээд хүзүү толгой бүгдээрээ нэг игнэнд фланг байрлал. Баруун хөлийг зүүн дохоор руу, зүүн өвдгийг баруун дохоор руу ингээд ээлжлээд биеийн төвийг биеийн хэвлийн булчин, нурууны булчин гитгчүүлсэн дасгал. За хөдөлгөөнөө хийх явцдаа ташаагаа дээш өрөхгүй, нуруунд дээр хотоохгүй. Үздэг. Дахиад 2 удаа. Сүүлийн нэг. За ингээ буулгалаа, өвдгөө буулгаад нуруугаа сайн дээшээ дугуй хэлбэр тавьчирч агаад хоёр суудлынхаа ясыг үсгээр өгөө түлхээд нуруугаа амрааж өгье. Эндээс буцаад голдоо ирээд зүүн хөлийг хоошоо тэнийлглээ, баруун гарыг толгойнхаа ард байрлалаа. Амьсгал авахдаа их биеийг онгоолгоод амьсгалаа гаргахдаа зүүн өвдөг баруун дохойг ойртууллаа. Амьсгал авлаа, чэйжээ онгоолголоо, амьсгал гаргалаа, хэвлийн булчин гитгчүүлье. Нуруунасаа гоё эргэж өгөөд амьсгал гаргалаа. Амьсгал авахдаа их биеэ эргүүлээд амьсгал гаргахдаа хэвлийн булчин гитгчүүлье. За эндээс буцаад хэдүүлээ. Эсрэг талтай хөдөлгөөнөө гүйцэтгэе. Баг зэрэг гарынхаа буулгыг амраагаад сэгсрээд за одоо баруун дохойг мөрний доор байрлуулад хоёр хөлийг тэнийлгээ ташааны доор байрлууллаа. Зүүн гарыг толгойн ард авлаа. За нуруугаа сайн тэнгэр ташаагаа урагшаад үлгэлээ. Амьсгал гаргалаа, ташаа өргөлөө. Амьсгал авлаа. Амьсгалаа гаргалаа дээшээ. 2. Амьсгал гаргалаа. Зүүн дохойгоо хэдүүлээ. Баруун гар руугаа түлхлээ. Амьсгал гаргалаа. 2. 3. 4. 5. Ташаагаа сайн дэшээ түлхэж өгнө. 6. 7. 8. Сүүлийн нэг хоёр хөл дээрээ сайн тулаад хөлийнхаа улыг дотортлын кантар нийлүүлсэн чигтээ хөдөлгөөнөө гүйцэтгэв. За сайн байна. Эндээс буцаад баруун гарыг толгоон дээгүүрээ давуулаад зүүн тишээ түлхлээ. Хоёр хөлөө зигзаг хэлбэр тавьчирсан чигээрээ голдоо ирлээ. Дараагийн дасгал дахиад 4 хөллөөд одоо хоёр тохоон дээрээ байрлаваад хэвлийгээ нуруугаа татсан чигтээ хоёр хөлийг хоошоо тэнийлглээ хагас улмын дээр. За дахиад тохоон дээр байрласан фланкаар ташааг баруун тишээ түлхлээ, голдоо ирлээ, зүүн тишээ түлхлээ. За хөдөлгөөнийг хийх явцдаа хэвлийн дээрээ хотоохгүйгээр нуруугаа сайн төв байрлалд хадгалаад хоёр ташаагаа хажуу тишээ эргүүлье. Биеийн бүх булчин, хэвлийн булчин, нурууны булчин бүгднийг нэвтгчүүлсэн дасгал. Хоёр хөлийг ташааны өргөнтэй онгоолгоод амьсгал гаргалаа, хажуу тишээ амьсгал авахдаа голдоо.
За эндээс буцаад 4 хөллөөд баруун хөлийг хойшоо тэнэлгээд 100 гарыг толгойн ард авлаа. Хевлэгээ нуруугаа татсан чигтээ амьсгал авахтаа их бие дэше онгойлголоо. 100 тохоо тааз руу өргөлөө. Амьсгал гаргалаа. 100 тохоо баруун өвдгийн хооронд нь нийлүүллээ. Буцаад хөлтөө нийлглээ. Их биеэрээ 100 жишээ хэрэглээ. Амьсгал гаргалаа. Хүүсний нөхөө нуруугаа татаад их биеийг идэвхжүүллээ. Амьсгал авлаа. Амьсгал гаргалаа. Дахиад 5 удаа. Дөрөв. Хевлэгээ нуруугаа татаад амьсгал авахтаа их биеэрээ эргэж өгье. 3 2 сүүлийн 1. Сайн байна. За эндээс буцаад 2 гарыг мөрний дор бэлтгээд нуруугаараа сайн дэшээ муур хэлбэрт ирлээ. Амьсгалаа гаргалаа. 2 суудлын ясыг өсгөргөө зөөлхөн буулгалаа. Нуруугаа тэр чигт нь гой сунгаагаад 2 гарыг шилбэнийхээ хажууд авчираад толгоогоо матрасан дээр зөөлх үлдээсэн чигтээ амарж өгье. Бүх булчингаа энд суллаад амьсгалаа аваад амьсгалаа гаргалаа. Зөөлхөн буцаад голдоо суугаад за эндээс баруун хөлийг урагшаад түлхээд зүүн хөлийг хойноо тэнэлгээд өвдгөн дээрээ 2 ташаагаа баруун хөл рүүгээ түлхлээ. За зөөлхөн сунгалтын дасгалыг хий. Зүүн хөлний гуйны уртлыг сунгаад 2 ташаагаа урагшаа сайн тэнэлгэж өгнө. Зүүн өвдгийг нуулаад баруун хөлийг тэнэлгээд баруун талынхаа хөлний гуйны артлыг сунгая. Их биеэрээ урагшаа хөл рүүгээ тонголглоо. За эндээс 2 хөлийг ээлжлээд тэнэлгээд нуулаад ташаагаа зөөлхөн хойш нь урагшин шилжүүллээ хөл рүүгээ. За хэрвээ хүсвэл 2 хөлийг тэнэлгээд 2 ташаагаа тийм ээ голтон үлдээгээ сунгалтаа хийж өгье. Мөн нэг талдаа нугалсан чигтээ бас хөдөлгөөнөө сунгалтаа хийгээд бас үлдэж болно. За эндээс зөөлхөн буцаа босоод эсрэг талдаа хийцгээе. Зүүн хөлийг урдаа баруун хөлийг ардаа тэнэлглээ. 2 гарыг өвдгөн дээр зөөлхөн тавиад ташаагаа зөөлхөн зүүн хөл рүүгээ түлхлээ. За 2 гарыг хажуудлаа тулаад ташаагаа хойшоо шилжүүллээ. Зүүн хөлийг урагшаа тэнэлгээд их биеэрээ зүүн хөл рүүгээ тонгооё. Хоёр хөлийг тэнэлгээд сунгалтаа зөөлхөн хийцгээе. За эндээс буцаад завилд суугаад 2 гарыг өвдгөн дээрээ зөөлхөн тавиад 2 мөрийг чих рүү түлхээд дал руугаа буулгал. Амьсгал авлаа. Дээшээ чих рүүгээ татаа амьсгал гаргахтаа дал руугаа буулгах. Толгойг зөөлхөн урагшаа тонгоолгоод зүүн тишээ буцаад урагшаа тонгоолгоод баруун тишээ. Үзүүний артлын булчингуудыг суллаад за 2 гарыг ардаа 100 гарыг баруун гарынхаа тохооноос бариад за толгоогоо зүүн мөрлөөгөө түлхлээ. Үзүүний хажуудлыг сунгая. Эсрэг талтаа гараа сулж бариад амьсгалаа гаргалаа. Толгоогоо зөөлхөн баруун тишээ чихээрээ түлхлээ. За ингээд дасгалаа хийдүүлээ. Гүйцэд хийлээ. Бүгдээрэнд нь амжилт хүсье.